За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүлээ Великоноцо буюу Нүний баяр гэх сэдвээр бичлэгээ үргэлжлүүлцгээе. Великоноцо нь Христийн шашны хамгийн чухал баяруудын нэг бөгөөд Есүс Христийн амьлалтыг тэмдэглэдэг. Христийн шашинтай холбоотой боловч олон язгуур соёл, ардын зан заншлууд энэ баярт шингэсэн байдаг. Помласкаг ивэл дагуулна. Охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гоо үзэсгэлэн хадгална гэж үздэг. Хөвгүүд 8-аас 16 салаа харган модоор шүлтсэн саваа бэлдэж тууцаар чимдэг. Саваагаа бэлтгэх нь өөрөө баярын нэг чухал бэлтгэл гэж тооцогддог. Өндөг бол амьдралын эхлэл, дахин төрөлтийн бэлэгддэг. Хөгшин залуугийн өндөг будах, янз бүрийн аргаар чимэх нь гэр бүлийн нийт гишүүд оролцдог үйл ажиллагаа. Өндгийг улаан шар ногоон хөх өнгөөр будна. Эдгээр нь амьдрал, нар, байгаль, ус гэх мэт бэлэгдэлтэй. Зүүн Чех болон баруун Чех бус нутагт баярыг тэмдэглэх маяг жаахан ялгаатай байдаг. Моравад охид шүлэг хэлсэн хөвгүүд ус цацаж хариу барьж уламжлал байдаг. Зарим тосгонд Великоноцогийн өдөр сүмийн хонх зогсох ба хүүхдүүд модон хонх буюу рехтачка зохиж дуугарна. Масанец буюу үзэмтэй хөөлгсөн амтад талах. Надивка өндөг талах махаар хийдэг махтай шанц. Беранек хурганы хэлбэртэй кекс, Христийн хургыг бэлгэддэг. Зарим газарт өндөгтэй салаад гахай мах хулууны амтад хоол зэргийг ч хийдэг. Великоночны пондели буюу даваа гайраг амралтын өдөр байдаг. Энэ өдөр хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө зочилж, помласкагаар оролцож хөвгөлтэй уур амьсгал бүрдүүлдэг. Хот суурин газруудад уламжлал нь баг зэрэг мартагдаж эхэлсэн ч сургууль, музей, тосгон гэх мэт газрууд баярыг сэргээх арга хэмжээнүүд хийдэг. Сүүлийн үед чимэглэлийн үзэсгэлэн, гар урдлын үзүүлбэр, өндөг будах сургалт гэх мэт олон нийтийн арга хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа. Өнөөдрийн бичлэг маань Великоноцо буюу улаан үеийн талаарх мэдээллүүд байлаа. Миний бичлэгийг дуустал үзсэнд баярлалаа. Түр чао!